Сайн байцгаана бүгдээрээ. Тэг өнөөдөр дахиад өргөжлүүлээ бүгдээрээ залбирлын хэсэг рүү орцгоё. Тэгээ залбирал буюу ядуу сэтгэлгээний хэсэг 2 руу орж байна. Тэгээ үүнийг орохын өмнө энэ хэсэг 2 хэрвээ хэсэг 1-ийг сонсож амжаагүй сонсороо гэж та бүдгээр хэлж байна. Тэгээд хэсэг 1 дээр бид нар юу ярьсан байг бол яг хүн ядуу сэтгэдэг байгаа энэ өвчтөе хүн 38 жил өвдсөн хүн Есүс түүнээс чи эдгэрхийг хүсч чиний хүсч тийш намайг хөтлөх хүн байдгүй очихсоор л өөр хүн орчлоо гэж ярьдсан байгаа. Хүн өөрөх амьдралдаа ядуу сэтгэж өөр хороо боддог, санаа зовоон бодол альва нэг зүйлсээр тэдгэр зүйлс зай завсар өгснөөр дамжуул хүн сэтгэлгэн дээр буюу цэвэр ариунаар цэвэр зөөр сэтгэж чаддгүй байгаа. Тэдгэр зүйлсээс чөлөөлөгдөх нь чухлаа. Тэдгэр зүйлсийг орхиод Бурхны удирдсан тэдгэр талбар руу явуулгаа. Тэгээ та бүд сонсоог л өмнөх хэсэг рүү ороо сонсоосоо гэж та бүдэг уриалж чинь. Тэгээ Бурхан Филиппо намын 4:8 дээр хэлэхдээ эцэст нь ах トゥ нараа юу нэгэн юу нь хүндэтгэлтэй юу нь зөв юу нь цэвэр ариун юу нь сайхан юу нь сайшаалтай байна. Аливаа сайн хөрөг болон мөхчтэй юм нэг тэдгээр юмсыг бодож санацгаа гэж хэлсэн ба тэгээд зөв сайн зүйлсүүдийг хүндэтгэлтэй зөв цэвэр ариун сайхан сайшаалтай зүйлсийг бодож санацгаа гэж хэлсэн байгаа. Өнөөдөр залбирлын ядуу сэтгэлгээ буруу хэсэг 2 руу орцгоё. Үүний өмнө ороход бүгдээр нэгэн түүхийг уншицгаая. Тэгээд Эхлэл номын 26 дугаар бүлгийн 9-22 дугаар ишлэл. Тэгээд энэ дээр хэлэхдээ бол тэгээд Абимелех энэ хүн юм уу эсвэл түүний ихнэр хаан алдаж давталсан хинэгч болов цааслана гэж хүн тушаажээ гэж тийм. Тэгээд яасан байг бол Исаак яг энэ газар ирсэн чинь энэ миний дүү гэдэг Ребека хэлсэн байхгүй юу? Яа тэгсэн чинь тэр хүнийг ингээд тэр хүнээс бол бид нар ингээд их нэртэй ч унцчих боломжтой байсан шүү дээ гэдэг дээрээр хүмүүст ингээд дойртож албагүй гэж хэлж байгаа. Тэгсэн бэ яасан чи Исаак энэ газар очиж нүүж ирсэн байгаа. Тэр шинэ газар очиж нүүж ирсэн. Исаак тэр газар тариа тарьж тэр жилдээ 100 дахин ил ургах завжээ гэж. Эзэн түүнийг ерөөсөө учир тэр агуу их бол өссөн маш их баян чинэлэг болжээ гэж. Түүний өвхөр хань нөхөр өссөн үржиж зарцнаар нь маш олон байсан бол Филистчүүд түн татархаж түүний эцэг Авраам үед зарц нарын нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүрхэн битүүлжээ гэж байна. Тэгэхээр Исаак яасан нүүсэн байна тийм. Нүүгээ тэр газараа очиж тариа тарьсан байна. Хүмүүс яг одоогийн байдлаар яг ингээд нэг зан ядуу сэтгэлгээ буюу өдөр нэг хэцүү хүн дарамт төрсэн сэтгэлгээнээс хүн гарахгүй ингээд яваад идэг. Тэгэхээр Бурхны жихэн дуудлагыг биелүүлэхгүй явждаг. Тэгмээд Бурхны жихэн дуудлага буюу Бурхан нэг газар руу нүгэд очихсан бол энд яг тэр амьдрахын тулд яг тариа тарья штэ. Тариа тариад хоол унттай байханд бол тариа тарина. Тариа тарьсан чинь тэр жилд 100 дахин илүү ургацыг авчээ гэж аахгүй. Энэ эзэн түүнийг ерөөсөө очрог чинь тэр агуу их болж өссөн өсөр маш их чиний баян чинэлэг болжээ гэж. Бурхан хүнийг ерөөдөг. Хүн өөрийн хүч чадлаар хийх боловч хүн байх ёстой газараа байх ёстой зүйлсээ хийхэд ургац сурах үед Бурхан үнийг нэрөх боловч Бурхан хүмүүсийг ерөөдөг. Харин яг дуудагдсан талбартаа буюу ядуу сэтгэж биш харин дуудагдсан талбартаа дуудагдсан ажил үйлсээ яг хийж гинөө. Хүмүүс энэ талбар дээр хоёр зүйлс байдаг. Ядаг бол би хийж байгаа шүү дээ. Бурхны хийгснийг хийгээл хийж байгаа шүү дээ. Тэгээ хий гэдэг нь тэр нь болохоор яг би өөрөө хийн гэдэг энэ би Бурханд энийг ингэж хийх нь зөв гэж бодоод хийх нь зөв үү? Эсвэл Бурхан надад яг энийг хийхээр тэрийг нь хийх нь зөв үү? Тэгээ Бурхан яг хий гэсэн Исаакийг бол яг нүгээд ишээ ингээд энэ газар очсон байгаа хгүй. Яг тэр газар очсон газараа хийгээд ингээд дуулууртаар хийгээ явж яхах нь тэрхүү Бурханы ажлыг хийж байгаа маа. Зарим нөхцөл байдал хүмүүс өөрийнхөө байдлаар өөрийнхөө сэтгэлгээгээр ингээд ийм л сонголт биш. Тэгээд энийг л хийн шүү дээ. Өөдгөө өөр юу хийн. Тэгээд Бурханд үйлчлэж байгаа гэдгийг би яах юм ингээд энэ ийм хандлагатайгаар ярих нь өөрөө Бурханы дуудлагыг мэдэхгүй, Бурханы дуудлагыг хараахан ойлгохгүй байгааг нэг шин чанар юм аа. Дуудлагыг бид нар мэдэн дагна гэдэг нь болохоор Бурхны энийг таньж мэдээж түүний дотор бид өргөжлүүлэн урагшаа явсаар байхыг хэлдэг. Зөвхөн түүнийг бид үнэхээр алдаршуулж урагшаа явсаар байхыг хэлдэг юм аа. Тэгэд Бурхны хий гэсний хин бай гэсэн газар нь байна. Яв гэсэн газар нь ихэ гэлэн явж явах хугацаанд хүмүүс яа ингээд ургац сураас ургац бол олон талбартай. Нэгдүгээр яг махан бие дээр ургац сураасан, хонь нүгэр их болсон, зарц нартай их болсон гэж байна. Нөгөө талаар ургац гэдэг нь болохоор ажилчид буюу авралын сайн мэдээ тараадаг хүмүүс сайн мэдээ тараадаг сайн мэдээ хүлээж авна. Манай найз Жон Баяр пастор Монгол очсноос дамжуулаад манай хамаатан саднуудын бараг 95% нь итгэж боллоо. Бүгдээрээ итгэжтэй бүгдээрээ баптизм орсон. Гайхалтай тийм
хүчрэхэг итгэгчд болоод бөөн баяртай хүмүүс болж байна. Тэгээд энэгийн зүйлсийг хараад маш их баяртай байна. Бурхан өөрөө энэ зүйлийг хийдэг. Тариалдаг бурхан өөрөө хүүгээ илгээж тэр дуулууртаа тэрээр очиод тэр бүх ажлыг 52-ыг дараалж хийж хагаад хахад тэнд үнэхээр ургац хурааж авсан байна. Тэр дуудагсан газар болгоно бид нэрж аврал байна. Олон хүмүүс аврагт үнэхээр гайхалтай ургац байхгүй. Хүмүүс эдгэрэл байна. Олон хүмүүс Есүсийг таньж мэдэх гээд олон талбар ургац бол олон талбар дээр байгаа. Зөвхөн махан мэн дээр л баян болох зүйлс яриаггүй шүү энэ дээр. Тэгээд энэ хүү ингээд бурхны дуудлагыг биелүүлж санхүүгийн дуудлагыг биелүүлээд явж байхад юу болсон бэ гэвэл ингээд маш их зарц нартай байсан чи филистичүүд түн атаархаж гэж байгаа байхгүй. Хажууд нэсэн хүмүүс энэ харь хүн маань бидний дунд ирчээд хараад атаархаж байна. Атаархангуудаа эцэг Авраамын үед зарц нарын ухаж гаргасан бүх худгийг шороогоор дөрөв битгэлжээ гэж байна. Тэгэхээр яг худгаас бид нар ус гаргадаг. Усаар дамжуулж бид нар ундаалдаг. Мал амттай ундаалуулна. Ургац буюу газар тариалангаа авсалдаг байгаа. Тэгж яг бүх хургийг нь яасан бэ? Битүүлсэн байна. Яаж н санхүүгийн дуулгаар бүх зүйл гайхалтай өрөөлтөй болсон чи яасан? Асуудал толгорч байна тийм үү? Тэгэхэд яасан Өргөдлөдөд унших нь 14 дугаар эшлэлээр Абимелех Исаак танд чи биднээс илүү хүчтэй болсон учраас биднийг орхиж яв гэв. Исаак тэр газрыг орхин явж Герарын хүндэд майхнаа барьж тэндээс сууршив гэж байна. Исаак эцэг Авраамын үед ухаж гаргасан худгуудыг дахин ухжээ. Учир нь Авраамыг нас барсан дараа тэр худгуудыг филистичүүд чигжин битүүлсэн байв. Исаак тэдгээр худгуудыг эцгийнхээ өгснөөр нэрлэв. Битүүлсэн бүх худгийг буцаагаад нийсэн. Очоод хүмүүстэй үзег байгаад филистичүүд үзээгөө. Тэр бүх худгуудыг буцаагаад нэх гаргасан байна. Тэгэхээр яаж н буцаад тэдгээр хийх буюу асуудалтай юм зүйлсүүдийг махан мэн дээр хийх зүйлсээ очоод хийсэн байна. 19 дээр Исаакийн зарц нар Герарын хөндөд газар ухаж ундран гарах усны худаг олжээ. Герарын малчид Исаакийн малчтаа маргалдаж энэ ус бол манайх хэмээсэнд Исаак тэр маргалдаанаас болж уул худгийг Исек хэмээн нэрлэв. Тэд өөр нэг худаг ухаж нас бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна хэмээн нэрлэжээ. Тэр тэндээс нүүж бас нэгэн худаг угсан бөгөөд дахин марган гараагүй очоод түүнийг Рехобот гэж нэрлээд эзэн бидэнд газрыг тэлж өгсөн учраас бид энэ нутаг дээр өнөр өтгөн болно гэвэ гэж. Тэгээс өмнө хоёр худаг угсан ч гэсэн хэрүүлтэйсэн байна. Тэгмэд хэрүүл маргаангүй буюу цаашаа бүр яваад байгаа байхгүй юу? Бүр цаашаа нүүж гэж байгаа. Бас нэгэн худаг угсан бөгөөд тэн дахин маргаан гараагүй тэгэхээр Рехобот гэж нэрлсэн. Худаг гэж юу юм бэ? Энэ бол усандаалах хэсэг байна. Тэг яг бидний хувьд бидний дуудлага дээр яг дуудлага дотор бурхны хүслийн дагуу урагшаа явж байгаад энэ тогших хаалга дуудлагаа биелүүлж байгаа нэг хэсэг байгаа. Тэгэд ингэхүү хүн худгийг ухсан боловч үгээр дамжуулан ундаалдаг байгаа. За яг мөнгө санхүү бизнесийн дуудлага дээр онцлохоор шин төрлийн бизнес буюу шин төрөл буюу альва нэгэн зүйлс төр энэ бол яг худаг ухаж байгаа нэг зүйл байгаа байхгүй юу? Альва нэгэн зүйлийг ухаад ус гаран гартал нухаж байгаа. Гарч ирээд тэндээс сайгуул эндээс бид нар ундаалсан ямар ч асуудалгүй байна. Ямар тайван байна. Эзэн бид энэ газрыг өгсөн учраас энэ нутаг өнөр өтгөн болно гэсэн байдаг. Тэгээ худгийг болохоор илэрхийлэхдээ бол ариун сүнсний бас урсгалыг бас илэрхийлдэг. Ариун сүнсний урсгал биднээс амийн голны ус бидний дотроос урсгал болно гэж бас усаараас голоор илэрхийлдэг байгаа тийм. Тэгэхээр яг таны худаг таны ингэж ухаж байгаа худаг юу вэ? Таны үйлчлэл таны дуудлагт. Бурхан танд дуудлага өгсөн байна. Та яг ямар худаг ухаад яг тэр худгаасаа ингэж ундаалаа тэр худагн дээр яг итгэмжтэй урагшаа явж гинэ. Гэт яарч гүгээд байна уу? Тэг энэ талбар дээр өөрсдөө шалгах зүйлсүүдийг ихэнх талбарт өмнө хүмүүс шалгах зүйлсүүд байдаг. Тэгэд яг таны одоо байгаа яг дуудлага амьдралын танд дуудлага хийж байгаа үйлчлэл тань бурхны хийж байгаа үйлчлэл бөгөөд энэ зүйлс төр яг юу болж байна? Яг ямар талбартай ямар өөрчлөгдсөн зүйлс байна? Яг тэгэхээр энэ худгийн талбар дээр бүгдээрээ хамтдаа бодцгоё. За би ямар хондгоос ундаалж байна? Тэгээд худгууд дундаас ерөөсөө бидний үгийг унших залбирал ариун сүнсний дуу болгосон хүмүүс энэ бол ерөөсөө байнгын тогтмол байх зүйлс, байнгын хүн нэг бүрт байдаг тогтмол зүйлс. Харин өөр худагт нь болохоор яг хийж байгаа үйлчлэл дундаа одоо ингээд энэ бол онлайн үйлчлэл ахгүй юу? Онлайн ингээд видео ингээд хийгээд явж байна. Энэ бол нэгэн бас үйлчлэлээ, нэг бас худаг байгаа. Түүгээр дамжуулаас бурхан энэ бол өөрийн хувийн
хүсэл зорилгоор хувийн өөрөө голлаг болгоё юм болгоё гэсэн ямар ч хандлага юу ч авахгүй харин Бурхны хийх учраас хийж байгаа. Тэгээд энэ дээр дамжуул бас хүмүүс ингээд босгон байгуулгаж байгаа. Тэгээ босгон байгуулгаж хараад баяртай байгаа. Босгон байгууллагад урагшаа явж байхад эндгээр талбарт яг бид Бурхны дуудлагыг бид мэдээж урагшаа явах нь хүмүүс сайн байна. Тэгэхээр Бурхан таныг яг юу хий гэсэн байна. Тэр худгийг бүгдээрээ олцгоё. Тэр худгийг та мэдчихэгаад өмнө ингээд битүүлсэн байж магадгүй байхгүй. Битүүлсэн худгийг нь гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Юугаар битүүлж болох вэ? Орсол, гомдол, уур хилэн, маргаан болсон байхгүй нөгөө хүмүүс атаархад дүргэж байгаа байхгүй. Тэнгууд яг тэр бүх худгаас хүн ундаалж болно. Яг энд бол Исаак бол өөр худгийг хайж ирсэн байна. Тэр бүх худгаас ундаалж болно. Тэгж битүүлсэн өмнө ус гарч исэн худгийг буцаад битүүлсэнд гаргах зүйлс юу вэ? Гаргах зүйлсээр анхаарал хандуулцгаая. Тэгээ бүгдээ өнөөдрийн залбирал бол яг тийм байна. Энэ худгийн талбар дээр ядуу сэтгэх биш. Одоо энэ ядуу сэтгэлийн цагаар нь одоо яах вэ? Одоо цаашид бид нар юу болох вэ? Яг Бурхны дуудлагыг бид нар яг яаж биелүүлэх вэ гэдэг бүгд анхаарал хандуулцгаая. Бурхан бидэнд яг надад ямар дуудлага өгсөн бэ? Тэр дуудлагаандаас би ундаалж зүгээр нэг нүхээр ингээд шороогоор дүүргэцснээс болоод би хоошоо суудсан байна уу? Эсвэл дүүргэц хэсгийг би онгоолохгүй тэгэл яг тэр чигээр энэ шороон дүүрсэн тэр чигээрээ байгаад ич нэ. Зарим талбар дээр юм харилцаанууд байдаг. Зарим талбар дээр хүмүүс байдаг. Зарим талбар дээр юм хэсэг бүлэх хүмүүс байдаг. Хүмүүс ингээл харилцаан дээр нь ямар нэг ингээл битүүлэл хорсол гомдлороо л онгод тэр их бодгийг хідээч бодохгүй ингээл хайчдаг. Энэ нь болохоор хүн болгоно өөр өөр байдаг. Эцэг ихтэйгээ үнэхээр хүмүүс бид нар амар тайван байх нь чухал. Үнэхээр эцэгээ хүндлэх нь чухал. Эхнэр нөхөртөөгөө хүндлэх нь чухал. Хүүхдүүд эцэгээ хүндлэх нь чухал. Энэ бол үнэхээр чухал. Хэрэг эдгээр худгууд дээр нөхөхийн бүглээ хийсэн бол яаралтай маш түргэн нээх ёстой. Хэдийч бас бүгэлж болохгүй. Анаа за тэгээ бүгд хамтаа залбирая. Тэгээд эхлээд битүүлсэн шороо ухаад битүүлсэн байгаа тэр худгуудыг бүгдээрээ гаргацгаая. Чигчсэн байгаа тэр яг тэгвэл тэр худгуудыг нэг өмнө ус гарч ирсэн худгуудыг хин нэгэн очиод битүүлсэн байхгүй. Атархснаас болоод тэгэхээр за хамтаа залбирая. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөөрэй. Яг одоо би таны өмнө ирж байна. Миний амьдрал дээр харилцаанууд дээр тэр битүүлсэн бүх хэсгүүдийг яг одоо би гаргаж байна. Тэр хорсол, гомдол, уур хилэн, хагаралтай, маргаан гих зэрэг зүйлсээс болоод миний харилцаанууд дээр хүмүүс худлаа штт. Энэ тэгэл дахиад ингээ гомдоодаг. Угаасаа худлаа, хуурамч. Энэ мөнгө авчаад хөлөгддөг. Гих мэд олон шалтгаануудыг нэмээд тэр худгийг бүгэлсэн байсан байна. Тэр хүмүүстэй харилцах харилцаануудыг худгийг дандаа буруу зүйлсээр бүгэлсэн байна. Тэр зүйлсийг би ойлгож авлаа. Одоо харин та нээж өгөрөө. Яг одоо би нээхийг сонгож байна. Тэр хүн ба хүмүүсийг мөнгө өгчөөд эргүүлж өгөөгүй хүмүүсийг би уучлахыг сонгож байна. Гомдоох зүйлс хийчээд муугар хандсан тэдгээр хүмүүсийг би уучлахыг сонгож байна. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Шархалсан зүрхийг минь Есүсээ эдгэж өгөрөө. Гомдол, хорсол нас болоод бүр тэр битүүлсэн худаг руу очихгүй байгаас хүмүүс байна. Ямар хайцсан харилцаанд бүр тэр чигээр нь хайцсан. Худгийг хизээж битүүгээр нь хайж болохгүй. Худаг онгорхол ус гарах хэвээр. Тэр харилцаанд руу очицгаая. Тэр намаа гомдоод шархлуулжсэн тэр харилцаанууд дээр би очиж байна. Тэдгээр хүмүүсийг би уучлахыг сонгож байна. Энэ харилцаагаа Бурхны өмнө тань би гаргаж ирж байна. Цэвэрлж өгөөрөө.
Ялангуяа ойр дотны нөхөр, эхнэр, эцэг их, сүмийн ахын дүүс нарыг тэй холбоотой альваа битүүлсэн худгуудыг надад сануулж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирч. Тэгээд та бүгд яг сонсож байгаа хүмүүс яг хинтээ харилцах үгүй таны сонголт. Тэгтээ таны зүрх сэтгэл дээр худагчин тэр хүнтэй харилцаатай худагчин битүү байж болохгүй. Битүү зүйлээ гаргаж өөрөөсөө зэвэрлэж. Магадгүй та тэр хүнтэй харилцааар тэр хүн бас битүүрсэн байж болно. Тэр хүний битүүрсэн юмыг гаргаж өгöd бурхан дуудлагад садаа болохгүй зүгээр ингэж эвлэрлийг үйлчлэн гэр чухал байдаг. Тэ хоёлоо хоёр тал бэлэн үед. Тэр хүн бэлэн биш байвал та залбирна. Та бэлэн байвал нөгөөнтэй холбогдоод уучлаарай холбогдохгүй байсанд. Тэгээ яг тэр хүн яагаад гомснаас мэдэх шаардлагагүй. Сайн уу? Өнгөрснөө орхиод урагшаа авъя. Гомдоосон бол намайг уучлаарай. Нэг чи ингэсэн болохоор би чамайг уучлсан юм а гэж нөгөөнийгөө дахиж нэг дайрах шаардлага байгаа. Тэгэхээр одоо бүгдээ шинэ худгуудын төлөө залбирцгаая. Дагаа залбираа бурхан минь ээ. Яг одоо миний амьдралд шинэ худгуудыг өгсөн гэдэгт би итгэж байна. Тэдгээр худгуудыг би хүлээж аваад тэдгээр зүйлсүүдийг би даган дуурайж урагшаа явахыг сонгож байна. Та надад хичээлж өгөөрэй. Сануулж өгөөрэй. Яг амьдралдаа битүүлсэн аль худгийг би онгойлгож тэндээс ундаалах ба. Эсвэл шинэ худгуудыг танад өгсөн бол тэдгэрх нь аль нь вэ? Тэр худгуудыг та надад илчилж өгөөрэй. Тэгээд тэдгээр худгаас дамжуулж эзэн бидэнд энэ газрыг тэлж өгсөн учраас бид энэ нутаг дээр өнөртгөн болно гэж бид тунгалах болно. Бүгдээр анхаарал хандуулцгаая. Энэ бол яг нэг бүгэлдсэн худгуудаас нэгэд бүгэлдсэн худгуудаа хагаа нэгэд тэр нээх зүйлээр анхаарал хандуулад дараа нь тэр талбар дээр яг шинэ худаг дээр бүгдээр л анхаарал хандуулцгаая. Юу хийх вэ гэдгийг бодцгаая. Орчсон та бүгд баярлалаа. Уран зургийн үгсийг бас өдөр болгон ээлжлээд бичиж байгаа та бүдтэй баярлалаа. Комент бичиж байгаа хүмүүст баярлалаа. Тэгээд алдрын эзэндэг өдөр зэмжийн дагуу зээж өөрийнхөө бодлоор эцэг намнаас ингэ хийчихье гэж боддгоо. Энэ өдөр зэмжийн дагуу байгаа шүү. Есүс нэрээр залбирч байна. Амен.